Мөнх тэнгэр хураа хайрлаж, их дэлхий шимээ хүртээж, хүч дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн зуны дэлгэрийн сайхан өдөр эртний түүхт Монгол төрийн сүр жавхлантанлоо сэргээ мандуулсны 114, ардын хувьсгалын 104, ардчилсан хувьсгалын 35 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөртний түүхт эртний нүүдэлчдийн төрч ёсны гал голомт мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн Япон улсын цогж авахлан эзэн хаан Нарухито эрхэм дээд хатан Масако нарт Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж Монгол наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Манай улсын эрхэм ард иргэдээ Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төр тусаа байгуулж, тулгар төрөө мандуулж, түүх соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуусгаж ирсэн бахтам сайхан түүхтэй билээ. Эртний түүх Түнүү гүрний баатарлаг түүхийг их эзэн Чингис хаан залгамжлан их Монгол улсыг байгуулж, өрн дорныг төвшдгөн Монголын их амар амгалан тогтоож, хүн төрлөختний хөгжил дэвшилд үнэлж баршгүй ховь нэмэр гавьяа зүтгэлийг оруулсан юм а. Тиймээс өвөг дээдсийнхээ бахтам түүх, баатарлаг гавьяа, түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүйн хойш үед өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол улсын ерөнхийлөгч эзэн богд Чингис хааны иш үргийг хүндэтгэн залах, эртний нийслэл хар хором хотыг сэргээн байгуулах, Монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 бот намыг шинээр бүтээх зорилгыг тус гаргасан бөгөөд их хааныхаа музейг байгуулан ард түмнийхээ хүртэл болгосон билээ. Тэгвэл энэ жил их эзэн Чингис хааны алтан шүтэн, их цагаан туг, төрийн хасууд хамгийн урлан бүтээж, Чингис хааны музейд ёсол төгөлдөр хүндэтгэн залж, Монгол түмнийхээ их шүтэн болголоо. Мөн Монголын эртний төрт улсуудын ариун гал уламт болсон орхны хөндөд Монгол төрийн алтан соёмд төрийн далбайг өн мөнхөд сүр жавхлантай мандуулж, хар хором хотын бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Монгол хүн, Монгол мөр амь нэгтэй гэж манай ард түмэн ярьдаг. Монголчууд бид төрт улсынхаа сүлдэнд хүлэг мөрөө дээдлэн залж, армаг хурдан хүлгийнхөө дэл сүүлээр төрийн тугаа нандагнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг ховсгүй соёл өвтэй ард түмэн. Тиймээс адууны өв соёл уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрлөختний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг ачлалгуудыг нь сурчлан таниулах зорилгоор Монгол улс дэлхийн адууны өдрийг санаачилсныг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеад хэлэлцээд жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр буюу Монголын үндэсний их баяр наадмаар дэлхийн адууны өдрийг дэлхийн нийтээр тэмдэглэж өгдөг байхаар шийдвэрлэснийг баяр наадмын өдөр наадамчин олон түмэнд сонирдуулан хэлэхэд нэн таатай байна. Монголчууд бид агуй хааныхаа үр сад их Монгол улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан их эзэн Чингис хааны суу алдар, үйл хэрэг, бэлэг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хүүхэдтэй өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ баттган бэхжүүлж, хүчрэг Монгол улсыг цогцлон байгуулахын төлөө Монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай. Миний Монголын ард иргэдээ Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгадаг
Дэлхий тосгүй Монгол наадам төрт ёсны их шүтэн 9 хөлт цагаан туга мөнх тэнгэртэй мандуулж уяхан зам төвийг наран уртын дуугараа мэлааж хөрс талхан дэлхийг хуурын эгсгээрээ хөгжөөж хүн ард уул улсаа баясхан өнг төгөлдөр цогж явхлан төгс инхүү эхэлж байна. Хүчит бөхчүүдийн дэвэ шаваа хүү мандлаа дүүргэж арамгаг хурдан хөлгийн төвөргөөн тал нутгаа донслогож эрхээ мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртэй эсгэрч саруул ухаант өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнч хотоотол дэлгэр сайхан наадаараа мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан батрах болтугай.